Зохиолыг бичиж дуугаруулсан Мөнхбаатарын Бэлгүн далай. Солиот. Бүгд хүрсэн ч мартагдана. Гэвч ганцхан нь үлдэнэ. Харанхуй юм. Хүйт юм. Тавцангийн дугуйны нөхрөгч юм ээж тэртэй юм. Хуучирч муудсан цотгомл шалгаар намайг тавцантай түрээд байх юм. Нүрийг минь бүтээсэн энэ нэмгэн цагаан давааны цанаас хаа нэг тааралдах таацны гэрэл зурсхийн өнгөр хийгэл бүдгэн харж байна. Гар хороо мэдээ алга хөлж хөдлөхгүй юм. Цогц садгалах газар руу алгуурхан урагшлах энэ аялал миний сүүлчийн аян юм байна. Гэхдээ би яаж өгөө? Юу болсон бэлээ? Санаж байгаа зүйл хэвэл юу ч алга. Юу ч санахгүй байна. Хэн гэдгээ хэдэн настайгаа ямар хүн байснаа яаж яваад амьсгалуураснаа гэд. Миний гарт нэг зураг шатаад байх юм. Би шатааж байх хэрэг. Гэхдээ энэ хэм блэ? Ямар учиртай бүсгүй вэ? Санах юм юу ч алга. Гэвч нүдэрээ инех нь хөрх юм. Нэгдүгээр хэсэг. Солиот. Бата, чи надгаа сайн барил та. Барьж байна. Алив над ханцуугийн занг татгач. Муу гал зөвлөгч юм. Ингээд чи тайвширнаа гайгүй. Бас л хамаг хүсэж суулгаачих. 7 голго. Тийш нийчи. Тэнд баярт байгаа штэ. 5 голгод оруулчих. Баярт ч гэж дээ. Солиотл гэвэл барав. Толгойтой үс нь энэ тэндээсээ тугаараа дутан онгож харагдах залуу бүсгүйг хонглоор нэг чарлуулан номхотгож ядах 2 асрагчийн дууд суурайцсаар холдон сарнина. Харин бусд нь гайхаж, айх нь айж, зарим нь бүр өчөөхөн чинээ тоох шинжгүй өмнөх ажилтайгаан зурлалсаар сууна. Хурцын тасагт энэ мэтийн үйл явдал үргэлжил тохиолдох. 7 дугаарын хаалганы цаана цав цагаан бас зориуд зөөлөвчөр битүү үргэсэн 4 хан, нэг тааз, нэг шалал бий. Харин дунд нь нэг солиот. Урт ханцуутай битүү цамц өмсгөж ханцууных нь 2 зүрийг ардан зангидсан байхаж тайвшруулах гэж тэр. Хаалганы гаднаас бол хинж сонсохгүй. Бас анзаарамгүй энэ өрөөнд ганцхан хүний тажихантл хөхрөх дуу тасгийн хадсаар байх нь хөөрхий баяртгийнх мөн. Тийм ээ. Уг нь түүнийг баяртгэн. Гэхдээ одоо бол баярт биш. Солиотл болсон. Оруулаан сэтэрдэл уртаар амьсгаа авч хөхөрсөөр бүү гэдгийг тэр өөрөө мэдэхгүй. Бас унтуулагч үгүй тархинд нь хангансаар байх сонгодог хөгжмийн мөнхийн аялахыг түүнээс өөр хинж сонсохгүй. Анх энд ирэхдээ төлөгдөж гимтсэн байсан зүүн гарынхан налганы арьс таталцаар идэгсэн харагдана. Шүүр нийгч юм шиг, аль эсвэл сарлагын савгч юм шиг ширэлдэж ургасан түүний үсийг арчлаагүй удсан нь мэдээж. Угаас хэн энэ солиотод ойртож, арчилж тордохыг хүсэх билээ. Түүнийг усанд оруулж, сагал үсийг нь засч хусч өгдөг байсан нанжид совилагч тэтгэвэртэн суугаад 4 сар өнгөрчвөө. Өр зөөлөн нанжид тэгч шиг эвийн нэг их хүн баяртад олдохгүй. Даанч харамсмаар. Нэгэнт ямар ч найдваргүйг нь мэдсэн сундуу эмчиж
Ширээнийхээ араас бараг өндийхгүй. Уг нь мэддэг чаддаг гэсэн бүхний түүний төлөө чинээнд нь тултал зориулсан ч тэр бүх хичээл зүтгэл нь салхинд хийсэх мэт сарнин одож үр дүн гарсангүй. Шинээр ажилд ороод хагасчил арай хүрээгүй хоёр залуу асрагч. Үнэндээ асрагчиж гэж хэлэхэд хэцүү энэ хоёр харгалзагч. Мань солиотыг хүн чинээ тоогчгүй. Эхэндээ арай гайгүй байсан ч сүүлдээ бараг өдөр болгон шухуу элдвэр авирлах баяртыг хараал урсах сарын жижигхэн өрөөрөө түлхэж орхиод санаа намарна. Бараг тиймдээ ч баярт энэ 7 дугаарын өрөөнд удаж байна. Таньдаг мэддэг гэх хүмүүс нь хэрв одоо баяртыг харвал хамгийн хатуу сэтгэлтэй ч тэсгэлгүй нулимс унагна. Өр зүрх нь өвдхийн дэдэр өвдөн. Ийм хүн нэртэй адгуус байгаагүй гэдгийг нь мэдэх болохоор тэр. Харин баярт хамгийн дотны анд нөхрөн байтугай төрсөн эхийгэнч одоо танихгүй. Энэ Селотын мэддэг хүмүүс гэвэл өдөр бүр өрөөнд нь орж ирээд өмнө нь хундаг тулгаж архиудаг нүүргүй хоёр ир бас хоёр мөр дээр нь зогсоод нэг чихэнд нь хийл нөгөө чихэнд нь төгөлдөр хор тоглоод байдаг хоёр хөгшин муурал юм. Тэр өөр хэнийг ч танихгүй. Бас тэднийг өөр өснөөр хинч хараагүй, сонсоогүй. Хахаж цацтлаан инээсээр байдаг баяр тэмнүүднээс халуун нулимс зогсоо зайгүй урссаар байх.